Эрхэм сонсогчдоо, үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, эдэрлийн эмч, эмчилгээний өөрийн гисэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусалцаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 3 дугаар бүлэг. Сөнөөгч бодол. Буруу шах. Үргэлжлэл. Бусдыг буруутгах нь ямар үр дагавар авчирдаг вэ? Бид хэн нэгнийг буруутгахдаа 70 ухамсартаа энэ хүнийг устгах хариу программыг ажилуулдаг бөгөөд тэр нь хожим биднийг устгах хариу хүчирхийлэл болон ирдэг. Мэдээлэл, энергийн түвшинд тэр хариу цохилтыг бид ямар нэг өвчин, таагүй тохиолдол болгон хүлээн авдаг. Над дээр маш их депресс, айдас төгшөөртэй амьдрах сонирхолгүй болсон нэг эрэгтэй ирсэн юм л да. Шалтгаан нь хөршөө хэдхэн метр газрын төлөө маргаанаас болж маш ихээр үзэн ядаж буруутгасан явдал байлаа. Хүн хэдий оюунлаг байна. Буруутгах үйлдэл өөртнийх аюултай байдаг. Хэрвээ та бүлэг хүмүүсийг буруутгавал хариуд нь маш хүчтэй сөрөг хүчирхийлэл зөвхөн танд биш, таны үр хүүхдэд ирдэг. Яг тэгвэл хүүхэд эцэг эхийнхээ үйлдэл бодлын хариуцлагыг хүлээж байдаг юм. Насгтийнхээ өмнөөс хариуцлага хүлээж байдаг. Зарим хүмүүс хар тамхичин, гэмт хэрэгтнийг, зарим нь ижил хүйснийг буруутгаж байдаг. Зарим нь бүхэл бүтэн ард түмэн, улс үндэснийг хүртэл буруутгаж байдаг. Саяхан болтол манай ард түмнийг бага наснаас нь капитализмыг үзэн ядахд сургаж байлаа. Одоо харин бид хідэн үеэрээ эцэг өвгдийнхөө энэ үйлдэлийн хариуг өгөх болно. Бодол болгон үйлчилдэг юм аа. Сайн нь таны төлөө, муу нь таны эсрэг. Би бүр таны муу сайн айлч бодол танд үйлчилдэг гэж хэлнэ. Сайхан бүтээгч бодол таата мэдрэмж өгдөг бол сөргөн түүн дээр эергээр бодож сурах нөхцөлийг үүсгэдэг. Хүн төрлөختнийг тэр чигээрээ боловсроогүй нүгэлтэн гэж үздэг хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн үр хүүхэд нь амьдралд арчаагүй байдаг. Учир нь тэдний хүн төрлөختөнг бүхэлдэн устгах програм олон дахин нэмэгддэг ажээ. Энэ хүчирхийлэл нь үр хүүхдэд нь тусдаг. Ийм эцэг эхчүүд бусдыг буруутгах бодлороо үр хүүхдийнхээ сэтгэл зүрхийг зэрэмдэглэж тэднийг хөнөөж байдгаа ойлгодоггүй.
Нэг эмэгтэй миний семинарт суугаад надад доорх зүйлийг ярьсан юм л ба. Эмчээ, ээж маань саяхан манад баг дүүтий минь ярьсан юм аа. Тэгээ би ээжтэй удаан ярьж чадахгүй байсан. Яадаг л түүнээс ямар их хүчирхийл ирж байсан гэж санана. Зурагт үзэж чадахгүй юм болгоныг шүүмжилж харана. Дүү маань яагаад сэтгэл мэдрэлийн өвчтөй болсныг би сая л ойлголоо гэсэн. Бас нэг жишээ. Архичин гүзэн яддаг ээж, архичин хүүтэй. Хүмүүжилгүй, үзэл сурталгүй хүмүүсийг үзэн яддаг эцэг их, хар тамхичин, архичин, гинт хэрэгтэн хүүхэдтэй. Эмэгтэйчүүдийг жигшдэг эрчүүд хөрцөх чадвар буурч, эрчүүдийг үзэн яддаг эмэгтэй савны өвчтөй, эсвэл өргөдөлд ордог гэх мэт цааш нь үргэлжлүүлж болно. Бусдыг буруутгах үйлдэл далдах хүнсрийн төвшөнд маш удаан хэрнээ шууд үйлчилдэг учраас эмчилгээгүй гэгдэх хүнд өвчнийг үүсгэдэг. Ихэнхдээ энэ нь хавдар болон хар тамхи архинд донтох өвчин. Өвчин далдах хүнсрийн сүйтгэгч программыг хүрээлдэг. Бид бодол, үг, үйлдэлээрээ өвчнийг үүсгэдэг болохоос биш, Бурхан ч ертөнцөж бидэнд шийтгэл болгож өвчин өгдөггүй. Иймээс өөрсдийнхөө бодлыг өөрчил. Тэгвэл өвчин ирэхгүй болно. Би өвчтнүүдээс ихэнхдээ адил төстэй зүйлийг сонсдог юм л да. Жишээ нь эмчээ, манай хурш эмэгтэй архичин, завхай, тамхичин. Гэтэл түүнд ямар ч өвчин байхгүй. Харин би архичуудаггүй, тамхич татдаггүй, эхнэрээ ч хуурдаггүй. Тэгээ яагаад ийм өвчин тусваа? Та хөршөө шөмжилдэг үү? Тэлгүй яах вэ? Яаж түүнийг шөмжлөхгүй байх юм бэ? Бусдыг мүлжиж, нийгэмд ямар ч сайн зүйл хийхгүй байж штэ. Дандаа л муу юм хийж гин. Та бусдыг буруутгах энэ үйлдэлээсээ болж өвдөж байгаа шүү дээ. Бүхэл юмыг, хүнийг ёс суртахуунгүй байсныхын төлөө шүүмжилж явдаг тань шиг хүмүүсийн хор хөнөөл зөвхөн нийгэмд биш, бүх ертөнцид тусдаг юм. Таны далдах хүнсрийн сөнөөгч программыг цааш нь явуулахгүй тулд танд идэхгүй хүнд өвчин тусч. Танай хурш бас өвчтэй. Тэр өвчин нь архиталт. Энэ өвчин сэтгцийг сүйтгэдэг. Тэр өөрийнхөө зовж байгаа. Танай хурш арх уугаад өөрийнхөө зовлон дотгошоо хийдэг. Та харин өөрийнхөө бодлоор бүлэг хүмүүсийг устгахыг хүсдэг юм байна. Хүн болгон ертөнцийн нэг хэсэг. Тэд энэ газар дээр өөрийн үргийг биелүүлж амьдардаг. Тэгэхээр хэн нь энэ хорвоод илүү аюултай байна уу? Таач юу гээд байна? Энэ хорвоогийн хамаг өөдгөө амьтдыг би хайрлах ёстой юм уу? Би тэдний үйлдэлийг дэмжээгүй. Бас буруутгаагүй. Бүхэл гэмт хэрэгтэн, хүний шаар, үл бүтэх амьтны ард ертөнцийн Бурхны нэг хэсэг хүн байгаа. Хэрвээ тэд энэ хорвоод байгаа л бол хэрэгтэй болоод л байгаа нь тэр. Тэднийг буруутгаснараа та ертөнц Бурхны эсрэг явж байгаа юм. Тиймээс ямар ч нөхцөлийг хүлээж авч сураарай. Хүн ямар ч байлаа гэсэн түүний хүнийх нь хувьд хүндэлж сур. Та бусдыг буруутгах ямар ч эрхгүй. Хэрэг хүмүүсийг хүмүүжүүлэх засах ёстой юм бол хийх ёстой төрийн байгууллага нь хийг. Бусдыг буруутгахаас өмнө өөрийнхөө ертөнцийг эмгцэгцтэй болго. Ямар шүүхээр шүүж байна? Тиймээрээ шүүгдэнэ.
Ямар хэмжээсээр хэмжиж байна? Тийм л хэмжээсээр хэмжигднэ гэсэн үг байдаг. Сануулж хэлэхэд шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар хэн нэгнийг алагчлалгүй хандах ёстой. Тэд зөвхөн хуулийн үг үсгийг мөрдөх ёстойгоос биш, дотоод сэтгэлдээ хэн нэгнийг буруутгаж, яллаж болохгүй. Жигших. Энэ нь хэн нэгэнд огт тоомсоргүй, хайхрамжгүй хандах зан төлөв юм. Ийм зан мөн л шүүмжлэх, буруутгахын адилаар нийгмийг муу муухай, ядуу дараагаас цэвэрлэж, сайн сайхан өвтгш орчинд амьдрах гэсэн эерэг зорилготой. Жигших нь буруутгах зантай ямагт хамт байдаг. Эхлээд шүүмжлэх, сэтгэл дундуур байх, дараа нь буруутгах, жигших. Хамгийн сүүлийн хэлбэр үзэн ядах. Тэгээд хаахрамжгүй хандах явдал. Эндээс ийм гинжи холбоо гарч ийн л да. Буруутгах, жигших, үзэн ядах, хайхрамжгүй хандах. Хэрвээ таны далдах хумсарт жигших, буруутгах бодол байгаа бол та өөрийнхөө амьдрал руу ёс журамгүй, өөдгүй хүмүүсийг татахулна. Гэтэл энэ хүмүүс бүгдээрээ таны ертөнцид амьдардаг. Та тэднийг өөртөө татаж, өөрөө бий болгодог. Энэ хорвоо дээр муу, сайн, дээд, дорд хүн гэж байдаггүй. Бид тэднийг өөрсдөө л тийм болгодог. Жигших гэдэг нь хүний эрүүл мэндэд хамгийн хортой сэтгэл хөдлөл. Жигснээрээ бид тэр хүнийг амьдралаасаа бүрэн өссөн алга болгохыг хүсэж, түүнийг байгаа чигээр нь хүлээж авахыг боддоггүй. Сэтгэл хөдлөлийн сөрөг олон мэдрэмжийн адилаар бусдыг жигснээрээ бид өөрсдийгөө сөнөөж байгаа хэрэг. Хэнийгч юугч дэг журамтай, ёс суртахуунтай хүн, ёс зүйн үйлдэл хийж байгаа хүнийг жигшүүлнэ. Тийм хүн өөрийгөө дэг журам, ёс суртахуунтайгаа бүх юмны дээр тарьдаг. Ухаантай ерөнхийлөгч тэнхийгээ, баян нь ядуугаа, хөөрхөн нь царай муутайгаа, цэвэрч нь завааныгаа, эрүүл нь өвчтөөгөө, эсвэл эсрэгээрээ. Бидний хорвоо хоёр талтай гэдгийг битгий мартаарай. Дэг журмыг сахигч хүмүүс байгаа цагт ёс журамгүй, ирээ зэрэг хүмүүс байх л болно. Баячууд байхад ядуус байх л болно. Бурхан танд ямар нэг чадварыг хэсэг зур хэрэглүүлэхээр өгч, тэр танд хэрэгтэй учраас өгсөн хэрэг. Бурханаас танд гоо сайхныг өгсөн бол жаргалтайгаар хэрэгэл. Тэр танд хэрэгтэй. Хэрвээ ухаан өгсөн бол бусдын сайн сайхны төлөө үүнийг ашигла. Хэрвээ танд Бурхан ямар нэг юм өгөөд бусдад өгөөгүй бол танд байхгүй ямар нэг юмыг тэдэнд өгсөн л байж таарай. Хүн болгон өөрийнхөө ертөнцид амьдардаг. Хүн болгон өөрийн амьдралын замыг туулдаг. Хүн болгон өөрийнхөөрөө сайхан. Өөдгүй, ёс зүйн хүмүүсээс салахыг хүсэж байгаа бол өөрийнхөө бодлыг өөрчил. Бусдыг шүүмжилж, үзэн ядаж, хорвоог сайн, муу гэж хуваахаа боль. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг бэлэрлсэн.
Хэрвээ та шүтлэгтэй бол бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлэр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.5